улсын төрийн цагнад шарын хөгжим сэрсэн талайдгоо залуучууд театрын үндэсний найрал хөгжим удирдагч Монгол улсын соёлын иргэн ажилтан чин зориг. Мэргэжлийн бүжгийг дарахны удааны цагаан станц төрийн хөгжим концерт компани авиасны бүжигчид маань таавхандээ тэгсэн байлаа. Халуун цагаан бацтай мөн үргэлжлэе. Зөвхөн таавхандээ бүгд 60 жилийн маань халуун мэндийг айлтгуулжээ. Монгол улсын маань хоёрдох нийслэлийн аймгийн дахин гот урхамтын хөрөмбий өрийн дулаан илчилгээг түгээх хариуцлагатай гүйцэтгэх 60 жилийн турш татваргүй үргэлжлүүлэн ирсэн өргөмөрч хамт олон болох эрхэм таавхныг 60 жилийн түүхтэй баян хурд хүрэлцэн ирсэн эрхэм зочноо энэ замжиг танилцуулъя. Хүчний зохицол хорооны дарга ерөнхий зохицуулагч Эрдэнэ чулууны төвчин чулуун компани төлөвлөлт зөвлөлийн дарга хэрэг эрхцэн газрын дарга Ансүгийн эрхэм баяр болон төлөвлөлт зөвлөлийн гишүүд диспетчерийн үндэсний төв төрийн өмчөд хязгаарлагдмал хурцлт компани захирал Гомбрэгчагийн Балжин нэм Нарны дулааны сүлжээ төрийн өмчөд хурцлт компани гүйцэтгэх захирал Таваагийн Батчааргал Эрдэнэтийн дулааны цэглэн станц төрийн өмчөд хурцлт компани гүйцэтгэх захирал Эмчүгийн Батэрдэн Цагаан дэмжлэг хүнсний сүлжээ төрийн өмчөд хурцлт компани төрийн бүсийн салбарын дарга Энэвшин Арвжаа дэлгэрэх Шарын хурцлт компани борлуулалтын хэлтсийн дарга Сосорживийн Мөнх Чаргал Агнур хурцлт компани үйлдвэр байгууллага Нэгэн зүйлээс хоёрын нэг станцын дарга ажилтны авиад ажилтны Ванчгийн Даважов Хоёрын хоёрын Самбин Ванчг Нэгэн зүйлээс гэрэлтэн ерөнхий инженер Жанагийн Орч Хоёрын хоёрын ерөнхий инженер Азербайджан Хаширтэн Нэгэн таваас үйлдвэрийн орлогч дарга, үйлдвэрийн техник хэлтсийн дарга, ажилтны авиад ажилтан Сүхийн Дэлгэр Мөнгөмөрөгчдийн салбарын төлөөлөл Эрдэнэтэн багш нар маань энэ танхимд хүрэлцэн ирсэн байгааг нь олоход таатай байна. 우유의 아쿠아다이스노 우주리 한국 다음에 아프모방의 원무주를 때리 아니 도가네스 트라스탄스 도리움 스톱자 깜빵 우스마우스니 도 장지기만 빨리 주르야 아니 도가네스 트라스탄스라고 무슨 이니까 넥슨돈 장다와니 아랑사의 하였네 어떨 Ахны үндсэн даргалтай ажиллаж дахин өдөр айд бүдэг дулааны эрчим хүчээр ханган хөгжлийн шин замыг нээсэн тэр үеэс хойш бид 60 жилийг хардаа орчихжээ. Тухайн түүхэн аян өдөр өнөөдөр тохиож байгаа та бүхэндээ дуулахад маш их таатай байна. Чин сэтгэлээсээ та бүхэнд баярлалаа хэлье. Энэ олон мянган ажилтан инженерийн ажилтнууд Ахмад борлуулалт маань хичээл
хөтөлмөрөөр шингээж Монгол улсын эрчим хүчний салбарын шуугийн чухал нэгэн уулзыг хамтдаа бүтээсэн жин сэтгэлээсээ баярлалаа хэлээ. Ахмад үеийн маань өөрсдийнхөө мэддэг утгаар хүчилсээр станца болсон зөөрнөөс нь өнөөгийн түвшинд хүрсэн бол одоо үеийн боломжийг авч орчин үеийн технологи шийдвэрийг хөгжлийг орчлоод байна. Ахны дугааны цэцгээ станцын зөвхөн захиргаан дугааны эрчим хүч үйлдвэрлэлээс гадна олон мянган хүний амьдрал орчны баталгаа болж мандатыг савлахаар ажиллаж хотын хөгжлийг итгэж ирсний тавтандаа өөрчлөлт байна. Өнөөдөр бид бүхний доктортой хөгжил өрсөлдөх чадварсан том зорилгоо ухамсарч байна. Эрчим хүчний хөрөнгөний өсвний хүч байгаа энэ цаг үед станц маань ирээдүйд илүү найдвартай, илүү үр ашигтай байгаад бэлдээ технологи шинжилгэж олон нарийн жилдээ Монгол улсынхаа хөгжил төв нэмрээ оруулах гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийлье. Та бүхэндээ хүүхдийн мэндийг дахин хүргэж, ажлын амжилт, эрүүлийн жаргал, амьдралын сайн сайхнуудыг хүсэн өрөөё. Монгол улсын хаалгын ханган байна. Хэмжээчтэй одоо зэмбийн дэвтэн сүргийн шүрэг бэлгийн дэвтэн сүрэн усан жамбын мөр дөчийн аялал Монгол улсын төрийн дуулал эгшилж байна. Хүйсийг хөгжиж тэмүүлсэн онцлогуудыг нэгэн жарганы төвийг бичсэн дахны дугааны цэцгээ станц төрийн хүч тусалж компани эрхэм хамт олон таавартай 60 жилийн таван дэлийг дахин мэдчилээ. Өдрүүдийг болох дахны дугааны цэцгээ станц нь бийж гэрэл дулаанаар хангаж ирсэн 60 жилийн ой мэндийг энэхүү хэрэгслийн байгууллагын тулгын чулууг тавилтсан. Үсний түүхийг бүтээлсэн эрхэм хүндэт ахмад боорд инженер техникийн ажлын тааврын дээр өргөн дэвшүүлье. Монгол улсын хоёрдугаар самбарын хотыг Улаанбаатарын хүлээн байгуулахаар шийдвэрсэн тэрээр 1961 он хос хотыг цахилгаан дугааны эрчим хүчээр тасралтгүй хангах зорилгоор дахны дугааны цэцгээ станцыг байгуулах зураг төслийг эхлүүлсэн. 1963 оны 11-р сарын 4-ний өдөр шав суурийг тавьж
Сайд нарын зөвлөлтийн 1964 оны 5 сарын 8-ны өдрийн 222 дугаар тогтоолоор байгуулж улмаар 1965 оны 10 сарын 2-ны өдөр станцын анхны үндсэн томилтууд ажиллаж эхэлснээс хойш өнөөдөр нэгэн жаргалтай зогсож байна. Дахин хот жилээс жил үргэлжлэн хийж, үйлчлэх салбарын нэмэгдэн, мэргэжлийн ур чадвар улам ихээр шаардах болсноор бус станцын харьяа дулааны шугам сүлжээ үржин сатарсан анхны дулааны сүлжээ төрийн цэцэл компани мөн энэ он 35 жилийн яваад эхэлж байгаа та бүхний минь ажлын нэгээр хэсэг билээ. Анхны дулааны станц төрийн компани анх сүүлэгдсэн чадвар 48 мегаватт, дулааны чадвар 349 гигаватт чадвартайгаар байгуулагдсан бол 2018 он 38 мегаватт чадвар шинэ төрбийн ашиглалтанд оруулан өдгөө 83 мегаватт чадвар хүрч та бүхэн жилдээ 447 сая киловатттай сая 196 мегаватт дулааны эрчимчний систем нийлүүлэн дахин хотыг дулааны эрчимчээр тасрахгүй хангах ажлыг нэр дэвшүүлж өгөх гэж байна. Дахин хот нь өдрөөс өдөрт өргөжлөж та бидний өмнө хотын хөгжлийг чиг хандлага, бүтээн байгуулалтын үр дүн болон орон сууцчдын бодлогын хүрээнд өсөн нэмэгдэж байгаа захиргаан дулааны хэрэглээний өсөлтийг хангах, байгаль орчин дээлтэй, дэвшилтэт технологи суурилсан компани байх, эрхэм зорилгыг хөгжүүлж ажиллах шаардлага бий болж байна. Сайн бүхний өсөн юу? Монгол улсын гал болоод мөнхөн баазах болохгүй. Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, эрчим хүчний сайд бэлтгэж сайн байцгаана уу. Энэ нуран зогссон түүх 60 жилийн тэмдэглэн өнгөрүүлэлт үлдсэн гэсэн. Ахуул аймгийн Дулааны цэцлэгийн станц нэмэх илч гэрдийг түгээсэн энэ сайхан байгууллагын үе үеийн ахмадууд одоо ажиллаж байгаа ажилтан албаагч нар та бүхэндээ Ахуул аймгийн дэргэдийн өмнөөс чин сэтгэлээсээ баярын мэнд өргөмжүүлье. Ахмадын мөрсөд төвлөрөөд Ахмадны Дулааны цэцлэгийн станцаас шүү холбоотой. Хот байна гэдэг бол бид бүц байна гэсэн. Бид бүц байхгүй хотыг бүсэхийн арга байхгүй. Энэ тагин суугаа ахмадууд маань мөн өнөөдөр ажиллаж байгаа ажилтан албаагч та бүхний нүүр их хөтөлбөрийн үр дүнд асаалтгүй үйл ажиллагааны үр дүнд энэ дахин хот зөндөлөн босч байгаа гэдгийг би хэлэхэд таатай байна. Өнөөдрийн дахин хотын хөгжлийн нэг ширхэг тоосон, нэг ширхэг байшин, нэг ширхэг үйлдвэр танаа байгуулалтаа саншгүй болбот. Энэ байгууллага их усрын гаргаж иж өнөөдрийн дахин хот зөндөлөн босч байгаа гэдгийг би бүр бордон хэлэхэд таатай байна. Аливаа байгууллагын үйл ажиллагааг үр дүнгээр нь хөгждөг. Хүн болгон хариуцсан ажиллаа хийж чадвал Монгол улс өрх гэр бүхий л одоо салбартаа амжилттай байна гэж би хөвдөө болдог. Хамгийн үр дүн тодорхой хийж байгаа ажил нь нүдэн бил хариуцлагатай байдаг ажил бол энэ Дулааны цэцлэгийн станц ажил болоо гэж би хөвдөө болдог. Яг л та бүхний яг энэ зэрэгжилсэн зохион байгуулалтанд орж цаг минутгүй ажилладаг энэ ажлын үр дүн дахин хотын иргэд амар тайван байж, гэрэл хийгээтэй байж, улаан эрчимчээр одоо өөртөө зундаа сайхан одоо амьдрах энэ орчин нөхцөлийг бүрдүүлэхээр энэ хамт олонны гэгээлэг үйл бүхэн мөргөж хүн бүхний гэр бүл болгоны өрх гэр бүхний аз жаргалын үүд байдаг болов гэж боддог. Тиймээс би та бүхнийг урхтын илч гэж одоо боодож нэрмээр байна. Та бүхэнд эрүүл авдаг сайн хүсье өгөө. Ахмадын хамт байгуулах шийдвэр 61 оны 5 сарын 24-нд сайдрын тушаал гарч 10 сарын 17 оны өдөр шаваа тавьж байсан. Яг үүний дараахан 63 онд эхэлсэн энэ Дулааны цэцлэгийн станцын барилга маань 65 оны 10 сарын 2-нд анхныхаа томилтуудыг асааж ирсэн хойш нэгэн жаргыг өгчээ. Энэ жарганы цаг хугацаанд хийсэн бүтээсэн зүйлийг сая энэ одоо барилгын киногоор харж байгаа. Үнэхээр нүүр балдан байлаа. Энэ барилгын киноноор гарч байгаа олон сайхан ахмадуудыг өнөөдөр байгаа ажиллаж байгаа олон сайхан ах иш нарыг бас таатай байгаа бас их хийж ирсэн. Миний гэр бүл миний амьдрал бас энэ байгууллагатай саншгүй холбоотой учраас сайхан санагдлаа гэдгийг бас хэлмээр байна. Ичгэрийг түгээж байгаа энэ байгууллагын хамт олонны үр дүн бүтээл зөвхөн дахин хотоор хязгаарлагдахгүй. Энэ хойд бүсийн олон аймаг хотыг сумдыг гэр хийгээтэй байлгахад хүн нэмрээ оруулах шүү гэдгийг бас та бүхэн маань мэдж байгаа баха. Цаашдаа дахин хотын эх 60 жилийн хөгжлийн гол төлөвлөр нь Дулаан эрчим хүч цэцлэгийн эрчим хүчний үйлдвэрлэлээс
шууд хамааралтай гэдгийг та бүхэн маань надад их сайн мэднэ. Тэгж учраас дараагийн 60 жилийн бидний хөгжлийн бодлого бол захлаа эрчим хүчнийхээ хоёр дахь их үүсвэрийг энэ 428 онд багтааж тэзүүгийн байгалийн сонгож үйл ажиллагааг нэвтрүүлэх маш том чухал ажлыг бид эхлүүлэхээр аймгийн иргэдийн хурал засгийн үйл ажиллагааны хөтөлбөрөөр тусаж оруулсан гэдгийг дурдмаар. Манай аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч ажиллаж байгаа дэлгэр баяр маань та бүхний дунд ажиллаж байгаа. Яг энэ дэлгэр баярын санаачлагаар засгийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр энэ 28 он хэрэгжүүлэх 4 жилийнхаа хөтөлбөрийн нэг чухал зардыг Ахын хотын хоёр дахь их үүсвэрийг барьж байгуулах ажлыг эхлүүлэхээр тусгасан гэдгийг бас та бүхэнд харуулсан. Таатай байна. Өнөөдрийн байгууллагын тодорхой хэсэг нь яг л үүргээ гүйцэтгэж ажиллаа хийж байгаа. Хизээч бүтэн өөртөө хизээч бүтэн баяраар гэртээ байж үзээгүй ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөө тушаал авч үүрэг авч ажилладаг энэ сайхан хамт олонны ажилсаг хичээнгүй зан чанарын дуртахад үнэхээр баярын өдөр энэ нэмэр дээрээс хийхгүй болдохгүй байна. Та бүхний нүрийн хөтөлбөрийн үр дүнд энэ Ахмад буурлуудын маань хичээнгүй зүтгэлийн үр дүнд Ахмад хот маань өнөөдөр өнгөтэй гээгтэй залуучууд бид нар ажиллах боломжийг олгож явдаг шүү гэдгийг бас дахин хэлмээр байна. Ахмадууд маань бие бодож одоо байгаа залуучууд маань ажилдаа хичээнгүй байж Ахмад хотынхоо ирээдүйн хөгжил сэтгэлийн төлөө хийж байгаа хөдөлмөр болгоно. Би энэ айл гал асааж байгаа шүү гэж дотроо итгэл дүрэн гэгээг сайхан ажиллаа хийсгээгэр гэдгийг нийт хамт олонд нь аймгийн иргэдийн орон засгийн даргын хамгийн газрын нэрийн өмнөөс хичээнгүй хүргэж дахин баярын мэнд хүргье. Шишмүшний задвар 38 жил ажилласан Ахуул аймгийн дахны дулаан цэцлээ станц 30 жилийн амьдралыг холбосон 38 жил ажиллаад ихтэй гартаа нэг үг хийжсэн надад 38 жилийнхаа 8 жилийг шөнөөр хийж ажилласан байна гэж хэлсэн. Тэгэхээр энэ байгууллагын хамт олон ямар их хөтөлбөрөөр энэ хотыг хэрэгжүүлдэг энэ хотыг хэрэгжүүлэх байдаг болоо гэж байна. Баярын хамтдаа дахин юм хийх үүрэгээс баярын сайхан зүйлээр ард байгаа гэр бүлтэн та бүхний ард байгаа та бүхний ажлыг хүнддэг олон сайхан гэр бүлүүдэн үр хөвгтөн эрүүлэг авч явах хамгийн сайн сайхан бүхнийг энэ баярын өдөр дээрээс өргөн мэдчилээ. Тэгээд бас нэг зүйлийг сэтгэл огшоог бас мартах чинь гэр бүлийнхаа зүгээс наавахаа ажиллаж ирсэн төрийн цэгийн хамт олонд одоо ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад гэр бүлийнхаа зүгээс 10 сая төгрөгийн дэвшлиг үзүүлэх болсон байна. Баяр сайхан зүйлээр үргэлж би бол талын бухад шүү гэж дотроо хомсч яваа. Баярын өдөр. Баярлалаа. Ахмад гисгэр болтны эрчим хүчний салбарын хөгжлийн түүхэн одоо 100 гаруй жилийн одоо хүчний төвхтэй дахны дулааны цэцлээс 60 жил яваад ирсэн. Энэ хамт олонны энэ салбарт оруулж байгаа хувийн маш өндөр юм аа. Тэгэхээр дахны дулааны цэцлээс станцын одоо энэ өдөртгөө энэ станцтай хийсэн хамтууд одоогийн 10 таавын төвх 60 жилийн атом баярыг хүргье. Каогийн үчигээ бас 1990 2000 манай салбар маш өндөр чөлөөтэй энэ төвчийг одондоо өөрч энэ Монгол улсын гал боломжийг одоо захин ангаар авчирсан манай ахмадууд маань сууж ахмадуудаа бас олон сайхны баярын мэндийг хүргье. Өнөөдөр Мужчины салбар таавын бүгдээ реформ хийгээд маш хэрэгжиж салбарын хувьд үнэхээр олон жил болсон үнэхээр одоо сектор холбоотой мужчины салбарын санхүүгийн зөвлөгөө мэдээ хүнд байсан. Тэгээд бас сайхан мужчины салбараас үнэхээр мужчины төвөнд агуулсан сайн үзсэн. Энэ мэдээ хэрэгжлийн зүгээс, өсвөрчлийн зүгээс олон шүүмжлэл зааш хатаа маш их байсан. Гэхдээ салбарын хамт олонны мэдээ хийж чадсан. Энийг хийснээр одоо салбар маань яг нэрлэгээ гарч ийн. Тэцгээр
Тааврын мэдлэг боломжтой эрчимчний салбарын нэгэн үеийн түүхийг хамтдаа бүтээлцэж элчгэр түгэж яваад анхны дулааны цэглэгээ станцын үеийн инженер техникийн ажилтнууд өнөөгийн залуус тааврын түүхт 60 жилийн ном байгийн мэндийг өргөн дэвшүүлээ. Түүхэн цаг хугацаанд улс орны хөгжил дэвшил хүндээ хөл нэмэр оруулж салбартаа манлайлан ажилласан танайхаа дулны эжил зүтгэл хөдөлмөр чин сэтгэл болон тааврын ажил мэргэжлийн бахархал их орны хөгжлийн толгуур билээ. Дасгалгүй найдвартай эрчимч хэрэглэгчдэд түгээж нэгэн жарганы түүхийг мөр зэрэгс бүтээсэн анхны дулааны цэглэгээ станцын нэг хамт болон тус станцаар оглож ажил хөдөлмөрийн гарагаа эхэлсэн Ахмад үеийн тааврын эрүүл энхийн эрхэм жаргал энерги баярын түмэн жаргалан өсөн нэрвэ. Эрчимчний зөвсөл хорооны дараа Түвшин чулуу 2025 оны 10 сарын 3-ны өдөр Чинчнэд өөрөлдөл дэвшилтэд технологийн тусламжтайгаар бид станца зөвхөн дахин төлөвгүй Монгол эх орныхон хөгжил илүү их хувь нэмэр оруулах хүчирхэг үйлдвэр болон хөгжүүлэхийн төлөө урагшилсан байна. Энэ өдөр баярын манай тэнэж баярын бишээ тодорсон эцэг хүмүүсээ Бидний дөрөнд ухаантай батны станцын үтгэл чамтон үеийн мандат шүтгүүд эхэн дүүзэн гişүүд үндэс ахмадууд ажилласан гэдгс зөвлөлтөд залуучууд эхэн мэнд зөвлөлт төлөвлөгчд орон нутгийн удирдах тааврын дахны дулааны станцын үүсгэн байгуулсан түүх 60 жилийн Агуун баяр мөрөж чин сэтгэлийн мэдлэгийг дэвшүүлээ. Ахны дулааны цэглэгээ станцууд Монгол улсын эрчим хүчний салбарын түүхийн томоохон хэсэг төдийгүй Монгол улсын тоо ажгүй нэгж олон удаа шалгалт байсан. Удирдлагын менежмент, нийгмийн техник технологийн шинжилгээний талаар улсаар тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг билээ. Biz ülkeye tanık stansiyalar, ülkelerin ortalarında yavaş ülkeleri ülkeleri sonuçta Newton tarihçi rastladık maşallah durduk bunlar stansiyadan geçti. Ben ülkeyi tavsiye şu. Sevgili üniversitede, İstanbul sektörde, Dikdurum'da, zaten sorunlu yağmurda eğittik. Zühanlıkta. Авиацлық, спортлық илбэ. Төрчлөө манай үйлдвэр улан сайжралт орчин үеийн үйлдвэрийн өмчлөлт болсоор байна. Жаргал сайхан дараа сая амлаа. Станцаа олон жил ажиллаулна гэж. Залуучууд мань, миний үеийнхэн мань зоригтой, төвчтэй, доктор шүүшилтэй, улам эрчимчтэй ажиллаарай. Компанияга эхэн зорилго алсны хараа өмчлүүлэлт байнга мөрдөх болж ажиллаарай. Захиргаан дулаан үйлдвэр хүчин чадлаа улам нэмэгдүүлж, үүний зэрэгцээ ажилтнуудын хамгаалал, ахмадуудынхаа нийгмийн асуудлыг байнга анхаарал шийдвэрлэж ирсэн компани захиргаа үйлдвэрчний эвдийн хороо нийт ахмадуудынхаа өмнөөс боромдор нийт ахмадуудынхаа өмнөөс хүн талархал илэрхийлье. Ван ёслон төлөвийн арга хэмжээ үнэхээр ёслон төлөвлөлт болж байна. Үнэхээр сайхан зохион байгуулж байна. Энэ сэтгэл хангалуун байна. Өчигдөр ахмадуудаа маш өндөр хэмжээнд хүлээж авч баярлуулсан. Энэ учраас өнөөдөр баярлалаа гэдгийг өнөөдөр хэлье. Ингээд тав хүндээ ажлын улам өндөр амжилт. Сайн сайхныг хүсэн өрөөж хөдөлмөрийг аз жаргал болоорой үйлдвэрлэл технологи урлаг соёл болсон хөгжүүлээрэй гэж ерөөё. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр
Улаар 89 төрийн Улаанбаатар Монгол улсын одон медалаар шагналтбаг. Монгол улсын үндсэн хуулийн 33 зүйлийн 1-р хэсгийн 7 дахь зал, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 зүйлийн 1-р хэсэг заасныг үндэслэн зарилэг болгосон. Монгол улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөнийг 103 жилийн марк тохиолдуулан эргэлсэн ажилдаа амжилтаар олон жил үр бүтээлтэй ажилласан дараах иргэдийг Монгол улсын одон медалаар шагналтбаг. Алтан ганц одонгоо Ухаагийн Жагуар Ахын улааны цахилгаан станц төрийн хүч тусалж компани Ахын улааны цахилгаан станц төрийн хүч тусалж компани Хяналтын хэлтсийн сангийн эрдэнэ цэцэг Ахын улааны цахилгаан станц төрийн хүч тусалж компани Ахмад ажилтан Орчин цэцгээ Ахын улааны цахилгаан станц төрийн хүч компани Ахмад ажилтан Санчбэтрийн доктор Ахын улааны цахилгаан станц төрийн хүч тусалж компани Ахмад ажилтан Хөдөлмөрийн хүндэт медаль Цэрэн боловын Батмунх Ахын улааны цахилгаан станц төрийн хүч тусалж компани түш самжуулах цэхийн өнөөдрийн засагчин Шимэтийн хөрсөг Ахын улааны цахилгаан станц төрийн хүч тусалж компани 100 цэхийн хунгасан усны нас усны станцын машин Эдгээр орчин бүрдөө Ахын улааны цахилгаан станц төрийн хүч тусалж компани цахилгаан цэхийн цахилгаан машин трансформаторын оромхийг монтер Батлибрийн Игор Ахын улааны цахилгаан станц төрийн хүч тусалж компани механик бэлтгэлийн цэхийн барилгын засварчин Бүрдон дондвийн гэрэлэн Ахын улааны цахилгаан станц төрийн хүч тусалж компани цахилгаан цэхийн ээлжийн дарга Шүлтмийн бүтэд Ахын улааны цахилгаан станц төрийн хүч тусалж компани Ахмад ажилтан зарилэг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Хагийн Хөрсөг Жигүүрэлтэй ойрын дэгүрэлтэй Ахын улсын инженерийн зүйлс зөвлөсөн ёстой байцаа хөдөлмөрийг Монгол улсын ерөнхийлөгч Ахын улсын Ахны улааны цахилгаан станц төрийн хүч тусалж компани Хяналтын хэлтсийн дараа хамт сүрэнгийн багцны өндөрлөн үрж байна. Ойрын Ахын ганц одонгоо гарахыг хүсэж мөрч байна. Ананас одоо битгий ирс. Заградацийн заградан машин рестораны оруулах монтёр иргэдчийн бүрэн давуу хэрэг
장주환 단도 어이없는 단사 오늘 노래 너도가 어떻게 알아? 여기 다 같이 알아. 너도가 어떻게 알아? 외국인 대전 조정도는 어느 스님인데 제가 외국인 국대중에 나가는 길에 가져가 일본을 투하하고 살아가는 사람을 볼게야. 주민 부탁드립니다. 어이없는 단사 오늘 노래 원국스님이 진사를 우리들 어느 나라 시간을 조가 이렇게 그런 무대를 하고 사는 지나다가 왜 그러세요? 어떻게 자식이 아직 무슨 행동을 주겠지? 우리 주는 사부의 일승을 짓는 나쁜 짓이 어용기를 좁은 세긴 자스링들이 나르던 외국수능인 비교했다 와이루긴 외소린 단사하고 느낌 모셔줘요. 열심히 진행하는 시간은 대부분이 앉아있는 소든 글씨를 조가 일본을 흡수하고 살아가고 지나는 거이거든요. 행사속신 염승빈 감스르트 조금세긴 조 밀릭치 샤 즈르릭치 밀릭진 와트밀릭 조금세긴 하 아르토르 쇼모던 자속신 아스부긴 아르코나릭 샤르자 하나스탄 어이없는 단사 오늘 주머리야.
өргөсөлтөөний оюун баг. Энэ зүйлийн уусмал хариу 열심히 하는 시간을 대부분이 아직은 소통을 시작했지만 그 많은 것은 하나님의 그들을 하나님께 가서 생각을 시작하는 우리들은 그들이 나서 내가 그들의 선택을 알지 바르니 아무스나 야로고요. таким 보여주세요. 아직 모르겠어요. 그러면 살살 보여주세요. 하는 것도 이루기 건강하게 들고 해야지. 이렇게 쳐서 다니는 사람들이 어떤 사람을 사람들을 나라를 이렇게 저희 우리 시도는 다했으나 모든 일종을 지켜서 모두 우리들이
열심히 지원을 모독한 필수적인 부분의 일부의 전날 올림픽적인 халықаралық сиресы 올림픽 танцу tradition жөнінен өйткені тәсілін дүнген. За дархамжаа бид өглөө өмнө зүгт байхад өндөр яндагийнхаа утгаар шинжээд ажил амьдралдаа итгэлтэйгээр идэвхтэйгээр ордог үргэлжлүүлж үтээж босгоно. Тэгэхээр өнөөдөр бид нар бол нэгэн жамны их амжилтын вариант дээр хамт зогсож байна. Дараагийн жамны их ажлын гараан дээр бас хамт зогсож байна. Ингээд мэдэрч байгаа жагсаа сайхан захиралтай дахны дулааны цахилгаан станцын хамт олондоо ажлыг хамжилтыг өсөн өрөө үеийн ахмад гурлуудаа шавын тавьж шангийн татсан ахмадуудаа өнөөдөр мөрөн зүтгэж байгаа дунд үеийнхэнтэй өвлөг боломжлох залуу үеийнхэнтэй ажлыг хамжилтыг өсөн өрөө арга эрт наадж байгаа хамгийн сайн сайхнуудыг өсөн өрөөж байна. Ингээд хотын удирдлагын байгууллага болон үйлчлэх засгийн зүгээс санаа хавтгаж зөвхөн босгоны зүйлийг мэдээж байна. Хамтдаа ажлын амжилт хүсье. засагların hamle yazıya bağlı olduğu hava sakatlıklara haber verildi ya. Yeni bu renklerin bir hafta
Уулзсан Авиата дархны дулааны цэглэн станц Төрөмжин концерт компани авиаслыг залуустай бүжигчдтэй бүгдээ халуун цагаан өргөцлөөр баярлалцгаая. Баярлалаа танаа. Өргөцлөлөн нэгэн жарны түүхийг хамтдаа бүтээлж байгаа эрхэм хамт олон тавхныг өмнө хамтран нэслэгч байгууллагууд маань мэдлэгийг төшөөлөхөд бэлэн болсон байна. Танайхаа өмнө Яв яв. I
Энэ байгууллагата амьдрал авсан та бүхэн зөвлөд дэндүү сайхан залуунаас гэдэг өөр хамгийн анхны зөвлөс байна. Босч болно шүү. Супер шийдвэрч. Өдөр босоо танд өдөрч байна. За. Эндобе аян зөвөж манай авгаах ч одоо багын зөвсөн. Залуунаас аав ээжээ үргэлж хайрж явах ёстой гэсэн философид таавал гэж байна. Welcome. Oh,
гаруй жилийн түүхтэй эрчимчлийн салбарын нэгэн жаргын түүхийг хамтдаа бичиж эх орныхоо энэ аюун халдварыг мандахийн аюун бүсэд өөрийн мэддэг чадвар бисэдтэй хамт зориулсан тахны дугааны станцын үеийн ахмадууд одоо ажиллаж байгаа хамт олон тааврынгээ эсвэч хүмүүсийн төвийн хамт олон эрчимчлийн салбарын 17 мянган ажилтны зүгээс та бүхэнд баяр мэдээ хүргье. Бид одоосон та бүхнийг мөнгө шагналаа шагнахыг урьж байна. Та хайрцаг та. шагнал авч мөнгө шагнал. Дөрөвар. Иргэнтийн дугааны цэглэх станц төрийн сүнсэд гамбарыг үсгэж Иргэнтийн дугааны цэглэх станц дахны дугааны цэглэх станц азуу биеийг суралцж тундаа биеийг хайцаж ингэж байна. Тэгээд өнөөдөр ямар ч юм болж байгаа. Дахны дугааны цэглэх станцын хамт олон тааврын Иргэнтийн дугааны цэглэх станцын хамт олон нэрийг үүсгэсэн. 60 жилийн баярын мэдээг шүгье. Энэ сайн өдрийн мэд хүргэе. Миний би 1997 онд техникийн сургуулийн төгсөөд энэ сайн хамт олон орж ажиллаж байсан. Тэр үе маань маш сайн хахалтай ийм цаг үе байдаг. Олон сайхан хэллэгтэй ингээ ажилтаа хамт олноос ихийг сурч мэдэж амьдралынхаа нарыг эхэлжсэн ийм сайхан байгууллага юм аа. Ингээд та бүхэндээ түүх 60 жилийн баярын мэнд хүргье. Арчимчдын салбарын хөнгөн хөгжил, ахын голын бүтээн байгуулалтыг гэрч болсон анхны дугааны цэглээс төрийн хөгжил компани хамт олон бүгд 60 жилийн баярын мэндийг хүргэж та бүхэнд үн таалагдаад илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд та бүхэн Монгол улсын төрийн бүсгийн бүс нутгийн хөгжил дэвшил, ахын голын ард иргэдийн болон шин цагийн бүтээн байгуулалт олон аж ахуйн нэгжүүдийг эрг хийгээ ич дугаанаар тасалгүй найдвартай хангаж их орныхоо хөгжилд өмнөж хойшлог хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Энэ бол танаа байгууллагын үе үеийн ахмадууд хамт олонны бахархал төдийгүй ирээдүйн хойд үеийн үлгэр дуурайл юм аа. Монголын ардын сайхан зөвлөг нь аль болгонтой бодорсон айл өнөр өгдөг. Аль болгонтой амьдралсан улс хөгжин хэмээдэг билээ. Эрчим хүчний салбарын тулгын чуулган болсон танаа хамт олон их орныхоо гэр гээ дугааныг түгээж иргэдийн амьдралын баталгааг хангаж баталгааг бүтээж буйгаа энэ сургаалын өмгийн утга учирыг бодтойгоор бүтээж яваа хангалттай байна. Анор буцаад компани хамт олон бид та бүхэндээ олон жилийн түүхэн хамтын ажиллагаагаа өндрөөр үргэлж цааш хамтын хүч найрсаг харилцаагаа батлан улс орны хөгжил дэвшилд олон томоохон хувь нэмэр оруулах гэдэгт итгэлтэй байна.
Эхэн та бүхэнд баярын нэмэлт ажил үйлсэн амжилт бүтээдэг дүн гэр бүл нь амар амгалан тоон тэгш тулгын өгч алдаа байхыг үсэн ирээ. Та бүхэнд амжилт Барнаа хувьцат компани хэмээн толгой төлөв өгдөрөө асар хэлэхдээ Монгол улсын нийгмийн эдийн засгийн болон дахин хотын хөгжил цэцгэлд үдээ хөлбөмбөг оруулж өнөөдөр 160-ийнхаа төвийг бүтээж байгаа. Үүндээ хамтран ажиллагч дотоодын зэргийн тусгай салбарын хамт олонны зүгээс 10 миллион яг зөвхөн 10 миллион 60 сая төгрөг өгч байна. Өөрийн чухал ажил бүхий байгууллагын хариу хамгаалалтыг хэрэгжүүлсэн ажилтнууд дотоодын зэргийн 820 гаруйгийн албан багцлаа өдөр хасаа хавцлаа. Албан ажлаас хэмждэг байсан. Эхлээд билүүлсэн байна. Энэ бол байгууллагын үндэтгэлийн дэвтэр хоёр иргэн маань нэрээ мөнгөчүүлэн үлдээх бэлэн болж байна. Анх 1969 онд Дахны дулааны цэглэн станцын үндэт дэвтрийг нээж бус станцыг барьж ашиглалтанд оруулах их бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулсан. Анхан тест строй байгууллагын дарга Паул Павлович Николенког анх бичсэн ба түүнээс хойш станцын хөгжил дэвшил үйл ажиллагаанд бодиттой хувь нэмэр оруулсан 69 иргэдийг энэхүү дэвтэрт бичиж алдаршуулсан байна. Николенкогс гадна 1965-аас 1969 онд ерөнхий инженерээр болон зөвлөхөр ажиллаж байсан. Ила Буйдин 2007-2019 онд зөвлөх мэргэжилтээр ажиллаж байсан холбооны бүгдээрх герман улсын иргэн Холберг Шварц нарыг гадаадын 3 иргэний хөлбөр мэдээллийг өндөрөөр үнэлж чадгүй хүнд дэвтэрт оруулж байжээ. Цаашдаа олон шилдэг ажилчин инженерүүд энд бичигдэж хийж бүтээсэн ажил санаачилж хэрэгжүүлсэн бүтээлүүд нь хойж буй ихний хүртэл болон үлдэх нь дамжиггүй. Компанийн 60 жилийн өмнө баяр төгөөж буй энэ торгон мужид компанид өөр бүтээлтэй ажилласан хоёр ажилтны хийсэн бүтээслийг нь өндөрөөр үнэлж хүнд дэвтэрт бичиж алдаршуулахаар болсон байна. Энэ хүнсний үйл ажиллагааг хийж агуулгах шагнал Оросны зөвлөг гардууч өгнө гэмээр Дахны дулааны цэглэн станц төрөмж тусгай компани гүйцэтгэх захирал менежерийн жаргал сайн таны хүнд тэмэрья. Зөвхөн зэгийн засгийн инженер Шойгугийн их баяр танд баярын хайрцаг хүндэтгэнэ. Энэ үеийн бизнес зөвхөн зөвхөн өөрийн
байна. Ажил хугацаанд зуухны халах дараагүй арх эмхний багсаж зуухны ажил унтаж цагийг батсан зуухны засвар зүйлүүд болон эдгээр дараагүй хугацаанд багсаж хайртай ажиллагаа хангав. Тэгвэл бүгдээ суулгаж ирүүлсэн онцлог зөв төлөвлөж ирүүлж засварын ажил хийж гүйцэтгэж ирсэн ба хамгийн түрүүний тусламжтай үйл шатлалцоо жоо бүлгийн зур болон эргэлдэгч боцлогч саврагд шатлалын технологи зохиолын шинжилгээний үйл засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэх үлээн авах ашиглалтын явцад засварын ажлыг хийх уучраар үйлчилсэн шинэ техникийн ажлын нэг юм. Зургийн засварын ажлыг чанартай хийх халуусаа баярлалаа. Хоёрсарын үндсэн цэвэн гитар болон гардод үзсэн халуусаа баярлалаа. Инцгийн аппаратчин Батмунхийн Динсман. Инцгийн Динчний аппаратер ажлын гарагын тасалбарыг 34 жил үргэлжлүүлж ажиллаж байна. Ажил хугацаанд католик шүүхтийн шингэлтэй баталжуулан хувийн зарцуулалтыг эсвэс 14% дэвшүүлж зэрэгэлтэн зарцуулжийг уусан зарцуулалтын нарийн хяналтанд ажилласаар 180 тонн давс 2439 мг хүчтэй хэмнэн одоогийн хэрэгцээний усны зарцуулалт нарийн хяналт тавьж тооцоо хийж угаарын усны хамтны ажилтнын 100% хүргэж ажилласан жилиг тэргүүний ажилчдын маань нэг юм. Батмунхийн Динсман ийгүү компани татны хүндэт нэрээр мөнгөсүүд бичиж байна. Хүндэт бичсэн дөрөвдөх эмэгтэй ажилтан болж байна. Халуусаа баярлалаа. Эзэн Чингис хааны дөрвөн сүлд бол эртний сайхан дуугаар эхлүүлсэн Монгол улсын сүлийн тэргүүний ажилтан дуучин Алтан жаргал таныг тайзнаа дахин хүндэтгэн урьж байгаа хүлээн авна уу.
Ардын дулаан цэглэн станцын Авиасты компани бүдүүлдэг бүжигчтэй бүр чанга бүжигчдээ баярлуулъя. Алтын гэрэл, цуухан цэгийн цухны машинч амар санаагаар өрж байна.
제가 түүхий 공격팀 ирээдүгэ улам гэрэлтэй болохын тулд энэ түүхэн явдлын экскурсч цаасан үргэлжлүүлэн авч явах дахны дулааны цахилгаан станц төрийн өмчил хуцат компани нийт хамт олон таавханд 60 жилийн түүхтэн мэндийг дахин дэвшүүлье. Аз жаргалтайгаар баяраа сайхан тэмдэглэцгээе. Дараагийн олон 100 жилийн цаван дартан байгуултгай. Хамт төсөй танаастаа. 우리야 대답인데 하루에 한 시간간 함께 산사보니 혹시 이러이 답도 들어올라 이타다라데도 아설미요 гэж сайхан дог зөвлөе хүлээн баярлалаа. Cosa giornate sole, l'aria si riennedò con una tempesta, l'aria fresca, pariggiana festa, che bella cosa la giornate sole. Sotto finestra poi arresta vita quando fa notte sole se ne scende sole chi vedrai oh sole mio pronti a te, stai pronti a te. Oh sole mio, stai pronti a te. Oh sole mio, stai pronti a te. Stai pronti a te. Proszę bardzo, dobrze pan zrobił. Everything gets higher.
sen seti gidene çağıramaz Hunitaya gittik sen içine gitsaya Hudigin durund hudig sen Avadanegine çağıramaz баярын хүргэе. Би самбартар ахын планы станц төлөвчдөд компани төлөвдөр үйлчлүүлэх концептэнд 2 жил болсон ажиллаж байна. За би компанийнхаа нэг юм маш их хүндэтгэлтэй байдаг. Тэрний өөрчлөлт тодтол компанийн маань тодтол тав мэдж байгаа. Өчнөр гавны улаандаг одон төлөвлөлт бол компаниг хийж байгаа юм аа. Сүүлийн та бүхэн мэдж байгаа орчин үеийн салбар санхүүгийн засгийн хувьд сүүлийн жилүүд нэлээд өндөрлөлтэй байна. Орчин үеийн салбар реформ шинжилгээ үйл ажиллагааны засгийн газар болон улсын хурлын хэмжээнд нэлээд сүүлийн жилүүд төлөвлөдөг болсон. Үүнтэй уялдуулж салбарын төрийн өмчит компаниудын дунд манай ахны планы станц компани санхүүгийн засгийн шийдлэлээр нэлээд бас сүүлийн жилүүдэд ашигтай ажилладаг компани байна. Бас салбарын компани гол компаниудын дунд бас нэлээд амжилттай ажиллаж байгаа. Энэ амжилттай ажиллаж байгаа одоо үйл ажиллагааны явц гол одоо хүчин зүйл та бүхэн мэдж байгаа мэдээж энэ бол тухайн компани хамт олон. За мэдээж энэ компаниг удирдах байгаа гүйцэтгэх удирдлагт бол би одоо маш их одоо баярлж авдаг. Одоо энэ арга хэмжээнд бас онцлон бас жаргал захирал болох үсгэж байгаа байна. Баярын мэнд хүргэе. Oh